Хүн ч үзэж харсны хэрээр тий. Тэндээс үзэж харсан юмудаа ирж Монголд өөрийнхөө оронд солонгостой ирж хийж энэ хөгжлийн их үүсвэр болсон гэж ярьдаг байхгүй. Тэр шиг манай одоо ч гэсэндээ би сайн очиход бол үнэхээр манай гадаадаас ирсэн ч тэр Монголд байгаа залуучууд чинь үнэхээр их юм хийсэн билээ. Миний анх ирж ирсэн үеийг бол юу тэр биш үнэхээр Монголоор маань аюул сайхан болцсон тий. Тэг хүмүүсийн маань соёлж тэр ер нь надлаа үнэхээр аюул сайхан санагдсан тий. Одоо энэ бөөдөн сандал ширээг яг уу эндээ хийх үү альсвал худалдаж авах уу? Эднэрийг бол худалдаж авсан юм уу? Одоо энэ дээдлэлт бол одоо юу гэдэг хүүхдтэй хүн бол хүүхдийн өрөөгөө хийх ч юм уу тий. Энэ эсвэл хэрвээ амралтын зорилтоор бас ашиглаж болох юм. Энэнийг анх хийсэн юу нь болохоор зэрэг одоо эдний пенсионууд амралтын газрууд байна шүү дээ. Манайхаар бол одоо жуулчны бааз шүү дээ. Тийм газруудад ер нь ийм хөө жижиг байшингуудаа их байдаг байхгүй. Тэгээ тэр чинь яг болохоор хүүхдтэй хүмүүс очиж штэ тий. Тийм болохоор тэр хүүхдтэй хүмүүс заавал яагаад шаардлага байхгүй. Одоо энэ чинь гадаа баригдсан штэ. Ер нь бол энэ дотор байх биш тий. Гадаа барих зорилготой штэ. Тийм болохоор зэрэг тийм хүмүүс чинь амралтын байр иймэрхүү маягтай байвал зүгээр юм уу гэсэн санаагаар ер нь бол хийсэн байхгүй. Одоо Монголын ялангуяа манай Улаанбаатар хотын Жүгүн амын 70% гэр оролт амьдардаг. Тэгээд тэрийг орон сууцч болно гэдэг маш том хөтөлбөр байгаа. Тэгээд энийг одоо барина гэдэг бол миний хувьд бол амьдрал дээр очиод хурдан биелэлээ болчих юм болов уу гэж одоо ингэ харж байхад л төсөөлж байна л да. Та нар ч гэсэн зөндөл харсан хаад энэ апартнуудын гадуур тогтчлтууд байгаа шүү дээ тий. Тэд нар ч гэсэндээ айгүй тийм авууштай зүйлүүд зөндөө их байгаа. Та нар ч гэсэн харсан л бах. Ер нь бол тэрний ч гэсэн зургийг аваад Монгол очиод яхад тий. Хүүхдийн тоглоомын саадууд тэгэл тэр хүүхэд тоглож чад унсанч өвдөг гарын шалбархааргүй тийм зөөлхөн юунуудтай тий шалан тийм байгаа зү материалаар хийгдсэн тэрнээс өсвөлөл үнэхээр сурж мэдэх юм бол зөндөө өгөө мэдээж хүн бол төгс хүн гэж байхгүй шүү дээ тий бүхэл юм сурж бүхэл юм мэдэж яадаг тий яг хөө мэдээж ганцхан солонгос шүү дэлхийн олон орн манай монголчууд зөндөл их юм үзэж байгаа тий тэгт чинь зөвхөн солонгосоос ихэд л хаахын хэмжээнд солонгосыг л үзсэн тий тэгэл үнэхээр эндээс авах юм зөндөө сурах юм зөндөө тийм л байгаа. Тэгээд энд байгаа монголчууд ч гэсэн бүгд л стандартаа нэрийг бодож тий. Ер нь хүн болгонтэй ярихад хүн болгоны зүрх сэтгэл ер нь Монгол руугаа байдаг. 저 친구한테 하는 얘기가 왔다 갔다 하면서 나도 가서 Өмнөнийг хэлэхэд сэтгэл дундуур байгаа. Гэхдээ би найзаагаа бүр мөсөн Монгол руу явна гэж бодохгүй байна. Би ч гэсэн Монголд очихыг хүсэж байгаа. Тийм учраас бид хоёр нэг нэгнтэйгээ холбоотой байж нэг нэгнийдээ зочлоно гэсэн бодол байгаа. За найз нөхдийнхөө харилцааг үргэлжлүүлнэ гэдэгт би найзтай итгэлтэй байна. Батүлзийн найз маань ч гэсэн Солонгос руу ирж очино гэдэгт найдаж байгаа. Харин найзаагаа нутаг буцна гэж бодохоор сэтгэл жаахан тэмэрхүү байгаа хэлмээр байна. Ямар ч гэсэн Монголын зүрх сэтгэл бүгд Монгол руугаа чиглэсэн байд юм аа. Тэр үл та нар ч гэсэн мэдж байгаа тий. Та нар ч гэсэн ингээл бас энэ дэрэл бичлэг хийж хаад хүмүүстэй болж хаад бүгд хүмүүсийн сэтгэл тийм байдаг л бах тий. За Монголоор мөн сайхан болох байхаа тий. За танд баярлаа. Одоо юу гэдгийг Монгол орныг хөгжүүлэхэд тань шиг олон хүмүүсийн сэтгэлгээ хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Одоо юу гэдгийг Монгол одоо их юм харьцангуй өөр болж байгаа одоо. Ялангуяа миний үеийн гэдэг ч юм надаас доо их үеийн залуу хүмүүсийн сэтгэлгээ бол их өөр болж байгаа. Тийм болохоор бид бол өөрчлөлтийг хурдан хийх боломж байгаа болов уу цаг хугацааны хувьд ч гэсэн орчин нөхцөлийн хувьд ч гэсэн тийм нөхцөл нь одоо бүрдэж байгаа болов уу гэж харж байна. Тань тэгээд амжилт хүсье. Монголд очиод илүү сайн ажиллаарай л гэж хүсье да. Баярлалаа.